За энэ удаа менежмент бүлгийн бичлэг M1. За өмнөх бичлэгтэр биднээс ярьжсэн нэг хэдэн Excel файл дээр хэдэн том яваа. За эндээс би менежментийн талаарх яриагаа эхлэе гэж бодож байна. За энэ Excel файл бол та бүхэнд татсан байгаа. За энэ бол биднээсийн одоо зорилгоо бас тодорхойлж байгаа. Зорилгодоо хүрэх замыг бас тодорхойлж байгаа юм хүснэгт. Тэгээд жишээ нь 2016 оны 1 сард би $2000 эхлэе гэж бодъё. Тэгээд сар болгон би 30% амжилт хийгээд байвал би хаана очих вэ гэдэг тийм ээ. Тэгээ миний нөгөө зорилго хаана вэ? Би хаана очих вэ гэдэг ийм хүснэгт. За энэ хүснэгтэн дээр бол энэ сарын суудгал гэсэн юм байгаа. За энэ нь бол би бас та бүхэн номон дээрээс бас унших байх. Ер нь арилжаа хийж явж байгаа хүмүүсүүдэд маань хүмүүс маань ер нь сард тодорхой хэмжээний ашиг олсон тохиолдолд бол тэрнийхээ 50%-ийг бас татчих нь зөв бүр гэдэг санаагаа би бичсэн байгаа. Тэгээд тэгж явал одоо бас их зүгээр байдаг. Жишээлх юм бол одоо энд $2000 гэлээ гэж бодъё те. Биднээс 30% амжилт хийх гэхдээ $600 болж байна тийм үү? Тэгээд энэ $600 маань 50% гэхээр $300 болж байгаа. $300 чиний цалин. Окей. Одоо 300-ыг авчихсан. Тэгээд 2300 сарын төгсгөл тийм ээ. Дараагийн сар 2300 гэсэн данснаас эхэлж байна шүү дээ. За ингэж явсаар байгаад эхний 3 сар за эхний 5 сар ийм байдлаар арилжаа хийх юм бол чи энэ доор харж байгаа $2023 болж байна тий. Тэгэхээр чи 5 сар ингэж хийж чадах юм бол чи эхний 2000 авчих нь шүү дээ. Буцаагаад авчих нь гэсэн үг тийм үү. Тэгэхээр forex арилжаа нээгээд хийх гээд данс нээгээд дансандаа чи мөнгө хийж яана гэдэг бол чи угаасаа энэ $2000-ыг рискэнд тавьчихж байгаа байхгүй юу? $2000-ыг чи угаасаа рискэнд оруулсан ямар нэг хэмжээгээр. Окей. Тэгэхээр тэр рискээ чи аль болох хурдан хугацаанд ингэж багасгаж гаргаж авах хэрэгтэй байхгүй юу? Ийм байдлаар 5 сар ажиллаж чадвал чи рискээ буцаад гаргаад авчиж яана гэсэн үг болж байгаа юм тийм ээ. Тэгэхээр $2000 ч нь бол ямар хэмжээний рискэнд орсон. Энэний дараагийн бичлэгэн дээр биднээс энэ хамгийн том риск тэгээ энийг яаж тооцох уу, энийг яаж багасгах уу гэдэг юмыг бол бас өөр хөснөгтөн дээр биднээс өөр газар бас ярих болно. Өнөөдөр бол танаас энд өөрсдийнхөө тоог тавиад, энд өөрсдийнхөө хувийг тавиад 20 гэдэг юм уу? Одоо хэд байдгийг те. За тэгээд сард би одоо мөнгө тэгж авна гэж тооцох уу, авахгүй гэж тооцох уу? Тэгээ авахгүй хэдэн сар явж болно шүү дээ бас тийм ээ. Тэр хэрээр бас энэ зорилго маань ажиллана ч гэдэг юм уу. За иймнуудыг тооцоод бодож байна үз. Бодож үзэх хэрэгтэй те. Энийг ингээд бодоод үзэхлээрээс зүгээр л нэг Excel файл хийгээл ингээд нэг фантаза би одоо тэгнэ ингэнэ гэдэг байгаа юм шиг мэд боловч та бүхэн энийг ажил хэрэгчээр үнэхээр нухалтай үзье те. За биний үнэхээр бодит боломжууд дээр тавиад ингээд үзэх юм бол энэ маань юу болж хувирах вэ гэхээр энэ аль үжээ танаас энэ сэтгэл санаанд энэ тархилахын чинагалж бичигдэж үлдээд энэ бол биднүүсийн одоо юу болчихж байгаа байхгүй юу? Одоо явах жанжин шогон болчихж байгаа байхгүй те. Бид энэ замаар явна. Бид ингэж явна гэж. Зайсан толгоогод гарах гэж байгаа бол биднээс шууд үсрээ гарч чадахгүй шүү дээ. Биднээс гიშгүүрээр явна. Тэрэн шиг биднээс зорилгодоо хүрэхийн тулд хугацаагаа тавилаа. Өнөөдрийнхөө боломжийг тавилаа. Сард хийж болох боломжоо тооцлоо. Тэгээд биднээс ирээдүгээ тоолцож байгаа. Тэгээд тэнд хүрэхийн тулд биднээс өнөөдөр юу ихтэй юм гэхээр биднээс өнөөдөр энэ 30% энэ хувь гэдэг дээр тавьсан энэ хувь гэдэг л асуудал болж байгаа шүү дээ. Одоо бол энэ 30 гэдэг хувь л асуулт. Бусд нь бол зүгээр л томьёо тийм үү? За энд нэг зүйл бас орхигдсон байна. Энэ хөрөнгө оруулалт гэсэн байгаа. Магадгүй бас таанаас ингэж бас боломжоор бас арилжаа хийж байгаа мөнгөө нэмж болох юм шүү дээ тий. За үнэхээр хэдэн сар яваад үзсэн чинь боломжийн санагдлаа. За би дахиад нэг 500 оруулчих тий. Тэгвэл ирээгээ энд нэмээрээ заяа.
Тэгэхээр энэс цааш ингээд аваад явчихна. Тэгээд гайгүй яваад байвал за би энд нэг 500 хийчих, энд нэг 500 хийчих гэх юм уу. Бас байж болно тийм ээ. За зарим нэг газар шаардлага гарлаа. За би заавал 50 гэхгүй энэ сард ерөөсөө би 100% татхаас болохоо байлаа. 100% тат. Тэгээд цаашаа яв. Тэгэхээр энэ хүснэгтийг би та бүхэнд өгч байгаа юм. Тэгээд энэ дээр өөрсдөө иймэрхүү байдлаар бас тооцоонуудаа хийгээд тэгээ би дээрээс нь дахиад хэлье. Гэхдээ энийг зөвхөн нэг тийм тоглоом маягаар биш заяа. Маш хариуцлагатайгаар онсаар өдрүүдээ эхлэлтийн хөрөнгөө та нас яг бодит амьдрал байхгүй. Биднээс тоглох гэж энд ирээгүй шүү. Биднээс яг юм хийх гэж энд ирсэн тий. Тэгэхээр энэ хувь хэр бодиттой юм би сард мөнгө авах хэрэгцээ над хэр байх нь энэ тэгээд миний тавьж байгаа зорилго хэдийгээр би ямар хэмжээнд очиж болох нь тэрний төлөө би яах нь. За энэ хүснэгтийн хувьд бол ийм л хүснэгт байна. Тэгээд цаанаас цааш нь хичнээн үргэлжлүүлдгийн тэгээд за тэр мэргээ өөртөө ингээл мэднэс тийм ээ. За одоо энэ хүснэгтнээс биднээс болгондж байгаа гол асуудал бол энэ 30% гэдэг л тоо сонирхолтой татж байгаа. Тэгээд бус нь бол томьёо юм чинь тийм. За энэ 30 гэдгийг тодорхойл болгохын тулд бас дараагийн хүснэгт энэ хүснэгт маань хэрэгтэй болж байгаа. За энэ хүснэгт бол энэ хоёр өөр өнгөөр будцсан болохоос яг адилхан хүснэгт байгаа заа юу. Зөвхөн нэгэн дээр нь бол ахвалдах харьцаг 3-1 гэж тавьчихна. Нэгэн дээр нь 1-1 гэж тавьчихна. Гэтэ энийг таанаас хийдэж болгоод өөрчилж болно. За яа 2-1 ч байд юм уу одоо 11 ч байд юм уу. Тэр бол таанасын асуудал. Бас л өөртөөхөө сэтгэл санааг бэлдэх, өөртөөхөө хийх аргачлалд энийгээ уялдуулж хэр бодиттой юм бэ гэдэг юм ил олж авах гэдэг байгаа байхгүй. За дээдлийн үснэгтийн одоогоор ингээд арчи. За доотлын үснэгт нь ахвалдах харьцаа 1-1. За одоо ингээд би таасаа хэдэн асуулт асууя л да. Биднээс арилжаа нэгтээ ахвалдах харьцааг 1-1-ээр нэгэдэж чадах уу? Мэдээж чадна шүү дээ, тий. Stop loss 20 people, target 20 people гэсэн үг шүү дээ. Stop loss 15 people, target 15 people тавьж чадах уу биднээс? Чадна шүү дээ. Энэ бол биднээсийн гарын дор асуудал тийм үү? За арилжааны магадлал гэж байдаг тийм ээ. 100 арилжаа хийхэд чи хэд хожихын хэд хожигдохын гэдэг одоо хэд хожих магадлалын тухай байдаг. За энэ чинь биднээс зүгээр 60-40 гэж тавья. За яа одоогоор 60-40. За бид нэг удаагийн арилжаанд дансныхаа 2% л рисклэнэ. Энэ боломжтой юу? Мэдээж боломжтой шүү дээ. Энийг биднээс бодож тавьж байгаа тоо шүү дээ. Тэрийг биднээс бодоод тавиад чадахгүй бол чадна шүү дээ. За энийг 2% бодож гаргахын тулд би таанаас энэ хүснэгтийг өгöd байгаа байхгүй. Энд ч таанаас ингээд өөртөө дансныг брокерч юм уу ингээд эсвэл дансныхаа дугаарыг тавьдаг юм уу. Тэгээд яг зөвхөн өнгөөр ялгцсан магадгүй хүмүүс бас 2-3 настай байж болох юм шүү дээ. Тэгвэл бас санаа өгч байгаа ингээд өнгөөр бодож агаад тэгээд энэ ч дансныхаа үлдэгдлийг тавилаа. Тэгээд риск хувиа тавилаа. 120 юм байна. Энд сприд оруулж болно, оруулахгүй байж болно. За оруулахгүй бодчихъя. 22 пипний стоп лоссыг чи өөрөө тавьж байгаа. Яг тухайн арилжааны нөхцлөөс 22 пипний стоп лосстой байгаа бол чи волюм ингэж тавих юм байна. 0.54. Тэгэх юм бол 22 пипний стоп лоссонд 120 чиний данс 6000-тай гэвэл энэ чи яг 2% болох юм байна. За ингээд энд бас бүгдийг өөрчилж болно те 3% болгож болно. Стоп лосс одоо хэдэж хийж болно те 50 пипний стоп лосс хийж болно. Тэгвэл хэд болох нь вэ? За энэ доотлын шараар бодсон нь болохоос хоёр янз байгаа. Арилжаа нээх болгондоо хүн энд ирээд тавиад энэ волюма хараад иж нэг болно. Эсвэл энэ стоп лосс-ыг 5 пипер ч юм уу 2 пипер ч юм уу явуулаад ийм хүснэгтийг гаргаад хэвлж аваад гартаа барай сууж байвал бас амар тийм ээ. Стоп лоссоо үзлээ 30 пип байна. А тэгвэл миний волюм 0.4 юм байна гэж шууд тавьчихна шүү дээ. За ийм хүснэгт байгаа. Тэгэхээр энэ дансныхаа үлдэгдлээс энэ хүснэгтийг ашиглаад танаас дансныхаа энэ волюма тооцоод ингэснийхаа үр дүн танаас дансныхаа 2%-ийг рисклэдэж чадах уу? Энэ бол биднээсийн гарын дор байгаа зүйл шүү. Хийж чадна энэ 2%-ийг рисклэж чадна. За одоо биднээс
хаашаа очих вэ гэхээр одоо би та бүхэнд нэг ганц хоёр скриншот үзүүлнэ арилжааны. Окей. Арилжааны. За энэ 9 сарын 21-ний өдөр Лондонгийн хугацаанд Евро USD-ийн 5 минутын чартан дээр 1 2 3 босоо зураас татчихъя. За энэ 3 босоо зураас юу гэсэн үг вэ гэхээр 3 арилжааны оролт яг энд тохиож байгаа биднээсийн магадлалаар бол. Тэгээд гуруула хожил байгаа. Нэг нэгээр бодохоор гуруула хожил байгаа. За евро доллар 3 боломж 3 хожил. За мөн яг адилхан 9 сарын 21-ний өдөр Лондонгийн хугацаанд евро йен дээр 2 боломж 2 хожил байгаа. За дараагийнх нь мөн 9 сарын 21-ний өдөр паунд йен дээр энийг би Facebook дээр оруулж ирсэн зураг тий. 1 боломж 1 хожил байгаа. За мөн паунд USD дээр мөн 9 сарын 21-ний өдөр 1 боломж 1 хожил байгаа. За ингээ энийг дүгнээд үзэхлээрээс 9 сарын 21-ний өдөр Лондонгийн хугацаанд энэ дөрвөн ханшин дээр 7 магадлал 7 боломж гарч ирсэн, 7 хожил гарч ирсэн. За одоо хэдүүлээ нэг бяцхан тоо бодъё. За энд хэдүүлээ тоо бодно одоо заяа. За биднээс дөрвөн ханшин дээр арилжаа хийн. За ингээд нэг тавьчих заяа. За биднээс энэ маань яагаад биднээс ингээд за биднээс шүү дээ тий. 7 хоногт за энэ миний энд нэг товч дарагдсан байна яг. Би бол тэрэнд хилтэй байна. За 7 хоногт 3 өдөр арилжаа хийн. За. Тэгээд биднээс өдөрт 4 арилжаа хийн. За одоо биднээс 7 хоногийн 3 өдөр хийн гэсэн өдөрт 4 арилжаа хийн гэсэн. Тэгэхээр биднээс хичнээн арилжаа хийх болж байна 7 хоногт. Мэдээж 12 арилжаа хийх болж байна тий. 7 хоногт 12 арилжаа хийж байгаа бол сард хэдэн арилжаа хийх вэ? 48 арилжаа хийх болж байна тийм ээ. За би энэний өмнөх тэр арилжааны зургуудыг яах гэж жишээ болгож харуулсан юм бэ гэхээр биднээс 4 ханшин дээр арилжаа хийхэд нэг өдөрт 4 арилжаа хийж чадхаар харагдсан танаас чадхааргүй харагдсан нь. Биднээсээ харсан өдөр гэтэл 4 ханшин дээр 7 арилжаа хийсэн шүү дээ тийм ээ. Тэгээд бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол боломжийн 4 ханшин дээр 4 арилжаа хийн гэдэг маань боломжийн гэхдээ заавал нэг арилжаа хийх алуугүй байхгүй. Заримдаа нэг ханшин дээр нь 4 арилжаа хийж болно. Заримдаа 2 ханшин дээр нь 2 арилжаа хийж болно тий. Заримдаа дөрвөлн дээр нэг арилжаа хийж болно. Гэх мэтэр нийлбэр дүн нь л биднээс 4 арилжаа хийх хэрэгтэй байхгүй юу? За биднээс ингэж хийж чадаад байх юм бол биднээс сар 48 арилжаа хийнэ. Энэ тооцоолол юунаас бас үүдэж гаргаж гэнэ үү гэхлээр энэ тооцооллыг би чартан дээрээс те өөрөө амьдрал дээрээс тэнгэрээс ямар ч тоо авахгүй шүү дээ биднээс. Тэнгэрээс тоо авал хотлоо болоод эхэлнэ. Чартан дээрээсээ амьдрал дээрээсээ авсан өгөгдлөөр л энэ тоонуудыг гаргаж шүү дээ тийм ээ. Энийг бол таахан харлаа. Тэгэхээр би зүгээр одоо чамаас чи сар 48 арилжаа хийж чадах уу гэж асуух юм бол бодож магадгүй тий. За үзгээл. Одоо бол 48 арилжаа хийх бол энэ бол боломжийн байгаа биз.
За энийг би яагаад ингэ яриад байгаа юм бэ гэхээр энэ арилжааны тоо гэдэг хэсэгт энэ 48 авч тавих гэдэг юм. За энэ 48-ыг авч тавьчих хэдүүлээ. За 48-ыг авч тавьчлаа. За тэгэхээр биднээс энэ 48 арилжааны магадлал маань 60 40 гэж байгаа шүү дээ. За магадлалыг бол бас сая бодоорой. Сая ямар магадлал байсан бэ гэхээр 7 боломжоос 7 хожил буюу 100% байсан тийм үү? Тэгэхээр биднээсийн магадлал бол бас энд бас цогсч гэсэн ингээ харагдаж байгаа байхгүй тий. Тэгэхээр биднээс 100-гийн тухай ярихгүй шүү дээ. Биднээс бол би сая хэлсэн тэнгэрээс тоо авч хэрэггүй байгаа боломжоо аль болохоор дарж тавих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр биднээс 100-гийн тухай яриад хэрэггүй. Биднээс 60-ын тухай ярил л да тийм ээ. 60% магадaltaй л гэж тооцсон эхлэв. За тэгэхээр 60% магадaltaй гэж тооцох юм бол биднээс энэ 48 арилжааны 29-т нь хожил авч байгаа байхгүй юу? Биднээс 2%-ийг рискэлсэн нэг-нэгийн харьцаатай орж байгаа гэдэг чинь биднээс хуваар тооцож үзэх юм бол энэ 29%-ийг үржүүлэх нь 2% ингээд 57.6%-ийн дансны өсөлт гарна гэсэн үг тийм үү? За алдах талд болохлээрээс биднээс 19 арилжаанд алдна. 48-ийнхаа 19-т нь буюу 40%-д нь алдна. Энэ маань хуваар тооцох юм бол энэ 19-ийг 2-ороо үржүүлээд 38%. Уналт. За 57.6%-ийн өсөлт 38%-ийн уналт гэхлээр зөрүү нь 19% болж байгаа. 19%. За энэ 19% $1000 данс байна гэж бодъё л да тийм ээ. $1000 данс байна гэж бодъё. Тэгэх юм бол өсөлт нь $576 болж байгаа. Энэ 57.6% гэдэг чинь хувийн өсөлт гэдэг чинь тийм ээ. $576 болж байгаа ш. Тийм $1000-аас бодохоор уналт нь 38% гэдэг чинь энэ 384% уналт болж байгаа. За энэ хоёрын зөрүү гэхлээр энэ 19%-ийн маань цаана $192 болж байна тийм үү. Тэгэхээр энэний сарын эцэстээ юу болж байна вэ гэхлээр биднээс $1000 ихэлсэн $1192 болж байна энд тийм үү. За гэтэл энэ пип ашиг гэдэг юм тавьсан байгаа юм бас. За энэ пип ашиг гэдэг юмар энэ 384 гэж байгаа. За энэс бол биднээс нэг 100 ингэж болохгүй. Ингэж болохгүй. За 384 гэдсэн байгаа. Гэхдээ энэний бол нэг 50% буюу за нэг 150-ыг бол биднээс дор хаяж хэмнэлт гарна. За энэ пип ашиг гэдгийг бол би аяар ингээд дараагийн хичээл дээр орно. Яагаад гэвэл одоо зүгээр эн чинь зүгээр товчхондоо юу л баггүй юу? Биднээс алдж байгаа арилжаа болгондоо дансныхаа 2%-ыг алдж байгаа юу гэвэл үгүй байхгүй юу? Яагаад гэвэл биднээс стоп лоссыг хөдөлгөөд рискээ багасгаад байгаа шүү дээ, тий? Тэгж багасгаж байгаа л алдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр биднээс яг үнэндээ 384-ийг биш тий? Одоо 384-ийг биш одоо нэг 230-ыг алдаж байгаа байхгүй. 150-ыг биднээс стоп лоссоо хөдлөх маягаар хэмнэж байгаа байхгүй. За ингээд бодглохлоороо цэвэр өсөлт нь 342 буюу нөгөө $1000-тай хэлсэн бол 342-ын өсөлт аваад биднээсийн ашиг 1342 болж байгаа байхгүй. Сарын эцэст биднээсийн данс 1000-аар эхлээд 1342-оор дуусгана шүү дээ. Ингээд яг цэвэр өсөлт нь 342. За эндээс бол мэдээж яг нөгөө commission гэж яахан тэр юмнууд бол хасагдана тийм ээ. Мөн гэхдээ л бол 30% байгаа байхгүй. За тэгэхээр энэ 30%-ийн гаргаж ирж байгаагийн өнөөдөр би тайлбарлаад яриад байгаагийн гол нь юу вэ гэхээр магадлалын хувьд биднээс 60 40 гэж үзлээ. 7 боломжоос 7 хожил байсан биднээсийн жишээн дээр 48 арилжаа гэдэг бол ингэж гарч ирлээ тийм ээ. Тэгэхээр аль болох биднээсийн боломжтой гэж үзсэн юмнуудын нэгдэл эцэстээ биднээсийн энэ 30% бүрдүүлж явах хэрэгтэй байхгүй юу. За ийм өснөгтүүдийг та бүхэнд
хүргэсэн байгаа. Тэгээд өөрөөсөө бас оролдоод үзнэ. За энэ чинь stop loss target гэдэг нэг байгаа. Жишээлх юм бол энэ жишээн дээр 18 пипний stop loss 18 пипний target байгаа байхгүй. Тэгээ биднээсийн stop loss чинь биднээс багасгаад явна шүү дээ, тий. Ингээд багасгаад явна шүү дээ. Тэгэхээр 16 пип болоход ийм болох юм байна. Энд чинь ингээд 18 байхад 1 байгаа байхгүй тий, харьцаа 1 18. Тэгээ stop loss маань багасаад явна шүү дээ, тий. Тэгэхээр харьцаа маань яаж юм бэ? Арилжаа сайжраад явж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд 10 гэх мэтэр ингээд. За ийм хөснөгтүүд илгээсэн байгаа. За ингээд та бүхэн өөрсдөө энэ хөснөгтөн дээрээ бас ажиллаад танилцаад явна гэж магадгүй бас өөр илүү санаа оноо юм хүн төрүүл хуваалцсан гэж. За ингээд өнөөдрийн бичлэгийг үгээр дуусглаа.